Энэ 21-с 25 онд бид нар 21-ийн их найд төгрөгийг энэ төлөвлөгөөнд зарцуулсан байна. За тэгээд энэ төлөвлөгөөн дээр болохоор тэр нь эдийн засаг нийгмийн ямар үр нөлөөтэй чухалчлахгүйгээр батлагдсан тул хэрэгжүүлнэ гэсэн бодлогоор явжээ гэд аудитд өгнсөн байна. Эндээс харахаар алсын араа 20% гэдэг үндсэн бодлого ч өөрөө хэрэгжих боломжгүй, ач холбогдлын дараалалгүй учраас ингээд ийм байдал дээр авчирчаад байна шүү дээ. Үндсэн том малгай концепт ч өөрөө болохгүй байна гэдгийг хэлмээр байна. Ер нь энэ 5 жилийн төлөвлөгөө гэдэг нэг социализмын үед баталдаг байсан шиг ийм юмтай. Тэгээд тэр 5 жил нь болоод биелэгдэхгүй болохоор ахиад хугацаагаа уртасгаа тавьчих гэдэг ийм шийдэл яриа сууждаг. Бид нар ер нь цаашд ингэж яваад байх боломжгүй л дээ. Тэгээд энэ эрчим хүчний яамнаас асуумаар байна. Энэ тайлан дээр бол гүйцэтгэлийн тайлан дээр бол салбарын эдийн засгийн үр өгөөжтэй болгоно гэдгсэн. Шалгуур үзүүлэлт нь болохоор эрчим хүчний компаниудын санхүүгийн алдагдлыг багасгана гэсэн байна. Гэтэл эрчим хүчний яам өөрөө энэ үзүүлэлтээ болохоор 100%-аар биелсэн гэж үзчихэж. Эдийн засгийн хөгжлийн яамнаас энийг 0% гэд тавьчих. Ийм том ялгаатайгаар хасах 75 тэрбум гэд байж байна л та. Ер нь энэ шинээр бүрэлдсэн улсын хурал бол эрчим хүчний яамыг маш сайн дэмжсэн. Үн тариф өөрчлөлттэй холбоотой асуудлуудыг би бол өөрөө галын аваад урталтанд төсөв барих бүх зүйлүүдээр нь хамгаалаад явсан. Энэ салбар зайлшгүй хөрөнгө оруулалт хэрэгтэй гэд. Энэ цаг мөчөөс хойш 6 сар өнгөрлөө. Эрчим хүчний яам хаалгаагаад алга болсон. Энийг бас улсын хурлын гишүүдэд би хэлье гэж бодож байна. Ямар ч мэдээлэл өгөө барьсан эрчим хүчний яам. Зүгээр жишээгээд хэлэхэд цахилгаан түгээхээс та бүхэн одоо ямар төлөвлөгөөтэй ажиллаж байгаа түгээх салбарын либералчлалтай холбоотой мэдээллүүдээ өгөөч гэхэд хуулийн хугацаанд албан бичгээр хандж яхад хариугаа өгөөгүй. Албан бус байдлаар яамны сайд, чойжл сүрэн сайдын зөвшөөрөлтөөр өгнө гэдгсэн. Энэ юу гэсэн үг юм? Чойжл сүрэн сайд тэгвэл яаж ажиллах гэдэг юм? Бид нар эрчим хүчний реформ гэд маш хүчтэйгээр 3 нам хамтраад явж байхад өнөөдөр эрчим хүчний яам дээр байгаа хүмүүс нь ажиллаж чадахгүй байгаа гэдэг. Энэ зах зээлийн загварчлал, үнийн бодлого, шинэ өрсөлдөөн, шинэ төслүүдийг тусгай зөвшөөрлөөр нь боогод байгаа шүү дээ. Маш олон хөрөнгө оруулагч нар орж ирээд орох гээд эрчим хүчний яам боогод байгаа шүү дээ. Энэ бодиттой байхгүй юу? Би энийг эрчим хүчний сайд чойжл сүрэнгээс асуумаар байна. Өнөөдөр хуралдаа ирээгүй байна. Учир сайдаас асууя. Энэ эрчим хүчний компанийн санхүүгийн алдагдлуудаа бууруулна гэж чадахгүй байгаа шүү дээ. Тэгээ одоо энэ хүмүүстэй хариуцлага хүлээх юм уу? Яах юм? Улсын хурал дээр эсвэл энэ асуудлыг оруулж ирэх юм уу? Та хариуцлагатайгаар энэ дээр бас хариулаад өгөөрэй. Их усүр барихтай холбоотой шинэ асуултанд хариулъя. Их усүр барихтай холбоотой яамн дээр гасаасан зүйл огт байхгүй. Бид ирсэн бүх хүсэлтийн дагуу холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн их усүр барих тусгай зөвшөөрлүүдийг хатуу түлш болоод зэрэгтэй эрчим хүчний их усүрүүдээр өгж байгаа. За өнөөдрийн байдлаар 11 аж ахуй нэгжид экспортын зориултаа болоод дотоодын хэрэгцээнд хангах зориултаа нүүрсний их усруудыг хатуу түвшээр ажилладаг технологитой их усрууд тусгай зөвшөөрлөө өгсөн. Харин ганцхан зүйл байгаа. Би хатуу хэлье. Өнөөдрийн эрчим хүчний салбарт үүссэн нөхцөл байдал бол бас энэ тусгай зөвшөөрлөлтөй холбоотой асуудал байгаа. Манай энэ тусгай зөвшөөрөл авсан хувийн хвшлийнхэн гэрээнийхээ өргийг цаг хугацаанд биелүүлэхгүй байгаатай холбоотойгоор салбарт үүсэж байгаа ялангуяа энэ чадлын тутагталд орж байгаа гэдэг хэлье. Тэгээд ингээ гэрээнийхээ өргийг биелүүлэх шаардлага тавихаар зэрэг эсвэл одоо гэрээг цуслах болохоор ингээ хамаатай хамаагүй янз бүрийн шалтгаан бариад явдаг. Тэрийг одоо бас буруу зүрөө ойлгож бүх төвшөнд шахдаг нэг юм л юм байгаа. Яам бол нэг ч аж ахуй нэгж та тодорхой жишээ байвал хэлээрэй. Ямар аж ахуй нэгж хүсэлт өгөөд шийдэхгүй хохиросныг хэлэх юм бол бид одоо тайлбар өгье. Сэргээгт эрчим хүчний их усруудын хувьд бол 19 онд хууль өөрчлөгдсөн. Сэргээгт эрчим хүчний их усрууд хөрөнгө оруулах сонирхолтой хөрөнгө оруулагчийг сонгон шалгуурлалтаар шалгаруулдаг болсон. Бид бэлтгэл ажил хангаад хэмжилт туршилт хийгээд явж байгаа. Удахгүй одоо эхний сэргээгт эрчим хүчний их уср барих зэрэг төрөвчний их усрд хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах аукцион зохион байгуулагдана. За энэ Cleantech компанийн асуудлыг ердөөсөө өнгөрсөн намраас эхлээл эрчим хүчний сэргээгт эрчим хүчтэй холбоотой төслүүд яригдах нэгс албан бичгүүдэд явуулаад байгаа бүх гишүүд дээр ирж байгаа эрчим хүчний яамлууч гэсэн тайлбаруудыг тавьдаг. Ингээд өөрсдөө хамгаалсан байдлаар яриад байгаа байхгүй юу? Ерөөсөө энэ дээр бол Монгол Германы хамтарсан 100 мегаваттын салхин цахилгаан станцын төсөл байгаа.
хэрэгжиж чадахгүй олон жил болж байгаа. Тусгай зөвшөөрлийг 1 жилээр өгдөг. Тэзүүгээд тааруулаад диспетчер үндэсний төвтэй үн тарифа тохируулах гээд явж байгаа хооронд нь энэ тусгай зөвшөөрлийн хугацаанд дуусчдаг. Тэрнийгээ үргэлжлүүлээд явъя гэхээр диспетчер үндэсний төвийн эрчим хүчний яамтай яриа тэрийг ярьж шийднэ гэсэн байдлаар хандаад байгаа. Энэ гадны өрөнгө оруулагч нь бүр гайхацсан. Бид нар одоо энэ төслөө хийх юм уу хийхгүй юм уу гэд гайхаад алдан бичгүүдэд энэ говийн бүсээс сонгогдсон хурлын гишүүд рүү явуулсан байгаа. За эрчим хүчийг дэмжих 103 гишүүд л бол бүлгийн дэмжих бүлгийн гишүүд л бол явуулсан. Ингээд энэ болгоны бүгдийг нь эрчим хүчний яам руу бол хандаад байгаа. Эрчим хүчний яам бол ажиллаа хийх. За 2 номер. За Клитек гэдэг компани 2017 онд 202 мегаваттын хүчин чадалтай салхины станц барихаар тусгай зөвшөөрөл авч эрчим хүчний диспетчерийн үндэсний төвтэй захлагын эрчим хүч худалдаа авах гэрээ байгуулсан байгаа. Энэ 202-ын 102 нь бол дотоодын хэрэгцээнд нийлүүлэхээр 100 нь бол импортоор экспортод гаргахаар эрчим хүч гэрээ байгуулсан. За харамсалтай нь өнөөдрийг хүртэл нэг ширхэг хадаас чадаагүй. Тэр компани хийдэг зүйл болвол за ордноор явж ташаа мэдээлэл тараадаг юм байна. Бид цаашид бусад өрсөлд хөрөнгө оруулагч нарыг нээлттэй болохын тулд боломжийг хангахын тулд аукционоор сонгон шалгуулах. За ажлын хэсэг 2 номер. Гэрээний үүргээд тусгай зөвшөөрлийнхаа хугацаанд биелүүлээгүй компаниудаа хариуцлага тооцож байгаа. Энэ зүй ёсны хэрэг. Энэний цаана чадлын дутагдлалд орж байна. Технологи, тоног төхөөрөмжийн үн хямдарсантай холбоотой хэрэглэгч точиг сэргийгт эрчим хүчний их үүсвэрийн үн буурах ийм боломж байгаа учраас бид хариуцлага тоож байгаа. Ийм хариуцлагагүй компаниудыг ингээд өөгшүүлээд байдгүй гэж таарахгүй. 2017 он өнөөдөр 8 жил болж байна. Ширхэг хадаас садаагүй. Та очиж үзэж болно газар дээр нь. Олон удаа бид нар ажлын хэсэг гаргаж ажиллаж байгаа. Зөвшөлтсөж байгаа. Нэг ч арга хэмжээ аваагүй, нэг ч юм хийгээгүй. Тэгээд одоо мөнгө бэлэн ажил хийхээр эрчим хүчний яам, эрчим хүчний зохицуулах хороо гацаадаг нэг ийм тайлбартаагаар нэг хэсэг улсууд яваад байгаа. Яг сайрвал тэр тантай уулзаад яриад байгаа улсууд тэр компанид огт хамааралгүй улсууд явж байгаа шүү. Тэгээ ийм юмар бизнес хийдэг. Тавинбэх тэрний нэрмийн шиг дарга яг одоогоор хэдэн тусгай зөвшөөрөлтэй компани байгаа вэ гэдэг нэг тоо хэлээд ихтэй. За Бүрдэж гişүн байл чимээ. Бүрдэж гişүн надад сэргийгт эрчим хүчний их үүсвэртэй тусгай зөвшөөрөл авсан компаниуд нэг ч оролцоо байхгүй гэдэг хэлээ. 38 аж ахуй нэгж 1500 хэдэн компани байна хэлээд ихтэй. 2007 оноос хойш 2019 оны хүртэл 2007 оноос хойш 2019 оны хүртэл 38 аж ахуй нэгжид 1580 мегаваттын хүчин чадалтай сэргийгт эрчим хүчний их үүсвэр барих Бүрдэж гişүн болвол. Тэгээ асуулт асуухыг хариулах тэгээд яах ёстой вэ? Яг хэдэн компани байна хэлээд гэж. Яг хэдэн компани одоо үйл ажиллагаа явуулаагүй хэдэн компани байна? 2007 оноос хойш 19 оны хүртэл 38 аж ахуй нэгжид 1560 мегаваттын хүчин чадалтай сэргийгт эрчим хүчний их үүсвэр барих зөвшөөрлийг олгосон байгаа. Хуучин хуулийн орчинд. Эндээс 9 нь бол ашиглалтанд орсон цаг хугацаанд 8-аас бусдын гэрээний үүргээ биелүүлээгүү гэж хүчингү болгосон байгаа. 8 аж ахуй нэгжид ажиллаа эхэлсэн. Тэн дотор шүүхийн маргаантай саяын клинтек шиг аж ахуй нэгжүүд явж байгаа. Ажиллаа хийж байгаа бид нар. За уучраа. За энэ засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан байгаа энэ 14 эрх зүйн реформ. За энэ хүрээнд энэ төрийн өмчт компани засаглалыг сайжруулах ажил бол туссан.
За энэ хүрэн дээр бид бол уул уурхайн компаниудыгаа Эрдэнэс Монгол нэгдэл дээр, уул уурхайн бусыгаа Эрчист Монгол нэгдэл дээр гээд чиг үүргийн давхардлыг арилгая л гэж зорж. Тэр засгийн газрын бодлого бол салбарын яамдуудыг аж ахуй ажлаас холдох, цаашлаад бодлого руу нороод яг одоо тэр гүйцэтгэлийнх нь аж ахуй ажил руу нь бол тэр нэгдэл нь өөрөө ашигынхаа төлөө ажиллах ийм нөхцөл байдал руу бол оруулахаар ингэж ажиллаж байгаа. Тэгээ энэ хүрээндээ сая өнгөрсөн 7 хоногийн засгийн газрын хурлаар Эрчист Монгол төрийн өмчт хариуцлагатай компани дэргэд энэ за энэ ч юусэн сонсогдохгүй юм байна. За учир За энэ засгийн газрын хурлаар энэ Эрчист Монгол компани дээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоолыг за би баталсан. бүгдэнтэй найзлах. За энэ хүрэн дээр уул уурхайн бус компаниуд тэр дотроо энэ эрчим хүчний компаниуд бол энэ Эрчист Монгол руугаа одоо нэгдээд ажиллана. Эхний хүрээнд 66% нь хувьцаа эзэмшигчийн эрхийн Эрчист Монгол хэрэгжүүлнэ, 34%-ийг нь эрчим хүчний яам хэрэгжүүлнэ. Ийм л шийдвэр гарсан. Тэр цаашдаа бол эрчим хүчний яам өөрөө бодлогын дэмжлэг үзүүлээд салбарын бодлогоо хариуцсан. Тэрнээс биш тэр Эрчист Монгол нэгдэл дээрээ бол энэ менежментийг сайжруулах, чиг үүргийн давхардлаа харьлах ажил бол хийгдэнэ. Тэгэхээр төрийн өмчт компани бүтээмж ил тод байдлыг нэмэгдүүлэх хууль их хурлаар орсонтой холбогдуулаад энэ хууль батлагдсны дараа төрийн өмчт компаниудаар баримтлах үндсэн чиглэлийг их хурлд оруулж ирнэ. За тэр үед бол бид нэр энэ эрчим хүчний компаниудыг нэгтгэх, нийлүүлэх, шинээр одоо өөрчлөн зохион байгуулах арга хэмжээг шатараатай хэрэгжүүлээд явах болно гэдгийг хэлье. Учирлаа тэгээд би ерөөсөө ирээдүйд яах вэ гэдэг талаар асуугаагүй өрөөсч. 21-с 25 онд эн чинь ажиллаа хийгээгүй байж тээ. Хийж чадаагүй байна. Тэгэхээр энэ хүмүүсүүдтэй яхан эрчим хүчний яамны харьяанд байгаа төрийн өмч компаниудын алдагдлыг бууруулаагүй одоо албан тушаалаа үргэлжлүүлээд ташаа явж байгаа энэ хүмүүсийг яах юм бид нар? Хариуцлага яах юм? За учир шүү. За эрчим хүчний яамн дээр жилийн өмнө үлээ. Энд чи хизээ шилжлээ. Энэ эрчим хүчний компаниуд шилжсэн. Тэгээ одоо буцаад Эрчист Монгол дээр шилжиж ирж байна гэж нэгдэл болоод. Тэгэхээр одоо бид нэр төрийн өмчөө хороож тэр Эрчист Монгол нэгдэлж тэр хариуцлага ярих. За одоо тэр тузынхын дэрэгдэх дотоод аудитыг нь одоо оруулъя. Тэгээ дотоод аудит нь дүгнэлтээ гаргах. За ингээд тэр эрчим хүчний компаниуд дээр үнэхээр одоо хариуцлага ярих асуудал байвал одоо бид нар зөвхөн арга хэмжээнүүдийг авна. Одоо л наа чинь нэг Эрчист Монгол дээр ингэж хувьцаа эзэмших шилжиж ирж байгаа. Өмнө нь бол яам дээр л байсан гэсэн үг. Ер нь бол цаашдаа бид нар тэр зохицуулах хороон тусгай зөвшөөрлөө өгдөг. За тэгээд ингээд хяналт хэрэгжүүлдэг явах ч гэсэн яг засаглал руу нь бол энэ нэгдэл дээр л явах нь зөв. Тийм учраас энэ хариу арга хэмжээг ойрын хугацаанд авна. 50 бих сайд тэр сайд та одоо 20 оноос хойш сайд байсан. 22 оноос төрийн нэрмжчин дээр байсан. Хадаас чадаагүй 8 жил болж байгаа тэр компаниудыг бүгдийн цуслах эрх танд бүгдэнд нь байх ш. Танд 2 энэ албан тушаал дээр хоёулын дээр нь байсан ш. Тэгээд 7 жил хадаас хадаагүй гэж байна. Тэгэхээр эн чинь юу явж байгаа гэхдээ энэний цаана авилгал явж байгаа байхгүй. Авилгал хүчтэй явсан учраас ам бөхтөө өнөөдөр хүртэл байж байгаа байхгүй. Тэр компаниуд авилгал өгсөн учраас та нарын толгой дээр гарцсан байгаа байхгүй.